сайн байна. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрээ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өөрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Ям Найруулагчаа. За сайн байцгаана уу том өрөөнд давтаа морил. Ямар ч яриа чөлөөтэй өөрнөх газрууд байна. Тэгээ боодон дээр давтаа морил үргэлжлүүлээрэ. Тийм ээ. За юу хөгжмөө жоохон багсхий. Баярлалаа. Радиогийн 2 дугаар студиэс том өрөө танд хүрэхэд бэлэн болсон байна. 3W1045 цагийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс сонсогч та бүхэн сонсох боломжтой. Бас дүрстэйгээр үзэж манай дунд сууж байгаа хүнийг хэрхэн найруулахыг харахыг, үзхийг, сонсохыг хүсэх юм бол гэр бүлийн радио 104.5 гэрэлэр бичээд фэйсбүүкээс хайгаарай. Яг одоо том өрөө зингээ нэвтрүүлэг маань дүрстэйгээр танд хүрэхэд бэлэн болсон байна. За найруулагчаа чи чаддсан бол эмэгтэйгээ голдоо ичих. За наад юм дүрсэн дээр. Үгүй чи зүгээр дугаар байж. Би наач энэ том өрөөг эхлүүлэх гэж бай. Хамаг байдаг юм салганж юм те. Би яг энэ салгантыг хизээ мэдэрч исэн бэ гэхлээр те. Олон жилийн өмнө бас нэг архинд их орцсон. Сар гараа арх уусныхаа дараа шартаад яг ингэ салганж исэн. Яг өнөөдөр сандраад болсон гэж нэг салганлаа гэж байгаа. За тэгэхээр өнөөдөр манай том өрөөнд яригдах сэдв чи юу вэ манайхаа? Том өрөөнд өнөөдөр яригдах сэдвийг та бүхэндээ задлая. Том өрөөнд яригдах сэдвийг задлахаас өмнө та энэ сэдвтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлж одоо ярианд орцохыг хүсвэл 99 86 104 5 дугаарлуу залгаараа. Яа Яг хэлэх юм байхгүй надад бүр. Эсвэл зүг сайн байна. Яг би найруулагч очроод маш их хайртай. За радиогийн 2 дугаар студид байгаа хүмүүсийг дахин танилцуулъя. Дахиад өгсөн байна. Эрка, Заяа, найруулагч хажууд нь хөндлөнгийн хянагчаар байж байна. Харин найруулагчийн өөргийг орлонд гүйцэтгэхээр манай очрооч гэсэндээ бас найруулагчийн судал дээр тухлан саадсан байна. За тэгээд бид нартэй том өрөөнд мөн чөлөөтэй ярилцаад бидний гаргаж ирсэн өнөөдрийн сэдвийг байгаа сте. За бас ярилцахыг өөрсдийн үзэл бодлоор бас ярилцахыг хүсвэл 9986 1045 дугаар руу шууд холбогдоод ороод ирээрээ. Яг гэвэл яг одоо миний гар дээр өнөөдрийн утас байна. За Мизүү явчихсан юм уу? Байгаа мó гэж асууж байна. Мизүү бол байхгүй явчлаа. Тийм ээ. Уул нь бол байсан сая энэ өрөөнд байсан. Одоо тэр өрөөний цаана гараад хаалганы цаана сууж байна. Айгу хэцүү ах шиг нөхөр хятад сэтгэлээр байхаар хэцүү юу хэцүү ах шиг байна. За ингийн өнөөдрийн сэдвийг та бүхэндээ хэлье. Өнөөдрийн сэдв бол хүн хэлээрээ мал хөлөөрөө гэсэн сэдвээр бид ярилцах гэж байна. За хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үгний талаар ярих гэж гэсэн үг. Манай найруулагчийн хувьд гэх юм бол энэ 7 хоногт дандаа үг бэлдсэн байсан. Тэгээд очроо Заяа хоёр явж хахад маш эвтэйхэн цэгцтэй байсан учраас дандаа сонгуулж монгуулаад хоёрыг хоёр талаас нь ингээд олон талаас нь яриулах үнцгүүдийг сонсогчдод харуулъя гэсэн өчигдрөөс эркэ орж ирсэн чи хэрүүлийн бузартай хүн ороод ирсэн байна. Та ерөөсөө марахгүй байлээ. Тийм удаа санаагаа нийлүүлээл нэг л хутлаа. Тийм учраас нэг эвдээ хоёр. Зүгээр яг уу эркад яриулахгүй болоод микрофогийн нэг нь хаана гэдэг бас шийдэлд хүрсэн. Тэгээ өнөөдрийн үг бол тийм үгүй гэдэг юм хоёр юм сонгочоод хоёлаас аль нийлээ гэж худлаа хоёр үлээ та шууд залгахыг хүсвэл 9986 1045 микрофоныг нь хаана гэсэн яасан бэ? За яг юу яач эркагаас хамгийн дөрүүлээд асууч те. За энэ яг үгэн дээр ер нь ямар үзэл бодол сонгомоор алийг сонгомоор гэж. Одоо өнөөдөр тийм үгүй байхгүй. Чиний тэр тааламжтай зүйлийг хийхгүй. Зүгээр л надад хүснэл өгөлдөө. Уу хамтдаа ингэ. За хамтдаа энэ үг ер нь бол яг юун дээр ашиглагдах боломжтой вэ те. Тэр талаар хамтдаа явмааргүй нэ гэж. Яг Монголын нэг одоо яг чангалаад байна энэ. Чангалахаар ч аяг зүгээр би сонсогдохгүй байсан. Юу мал яг зүгээр заваараа л байна л да. Заван юм бодогдоод байна л да. Одоо чи мал хөлөөрөхээр зарим мал толгоогоор штэ тий. Мөрөгдөг тий. Адуу бол жишээлбэл хацдаг штэ амаараа бас. Тий. Одоо хүн бол хилээрээ гэдэг байгаа. Одоо хэрэлтгэл юм шиг байгаа тий. Дачгийн тал сайхан хэрэлднэ л гэсэн үг. Хилэлцээд л яана л гэсэн үг. Яг мал хөлөөрөө хүн хилээрээ гэдэг байгаа штэ. Хүн бол яг нэг шууд мал шиг ингээд зодтолж модолтоод одоо мэдээж хүний амьдрал нөө өөр шал өөр өнцгтэй шал өөр гэж хэлчихсэн. Шал өөр. За тэгэхээр ингэж байгаа байхгүй. Өөр хүмүүс байдаг хоорондоо маргаан гарна угаасаа асуудал гарна.
Зодтолтно. За тэгэхээр марахгүй байна гэж аахгүй. Тэгэхээр шууд зодтолтно нэхээс илүүтэйгээр те шууд эхлээд ойлголцох хэрэгтэй аахгүй. Ярилцах хэрэгтэй. Ер нь бол ингэж байгаа. Иймэрхүү аргуудыг бас ингэж Би бол нийлэх юм байна. би бол ийм огцон мууртай юм багхгүй. За. За тэгээ өөр дээр ямар одоо аргуудыг би бас ингэж хэрэгжүүлж байгаа вэ гэхээр жишээ нь ингэж уур хөдлөөд ирэх юм бол амнаас гарч байгаа үг мөгчин бүр юу хүн байтгаа малаас толоон дөр юм гарна штэ. Тэгэхээр яг тэр үед ингээ Малч үг хэлэхгүй л дөгшөө. зайгаа бариад явах те нэг тийм нэг юм арга хэрэгжүүлээд байгаа. Одоо би ингээл энэ тэнд явж байгаад нэг залуутай ч юм марах гадэвэл би шууд ингээ зайгаа өрөө явчихна. Тэгээ хол байж байгаад ингээ бодно, эргцүүлнэ. Тэгээд нөгөө уур мороо гаргаа стресс тайлсныгаа дараа эргэж ирж нөгөө хүнтэйгээ ярилцж байгаа байхгүй. Тэгээд эв нэгдэл дотор ингээ ярилцахгүй бол шууд тэр уур бухимдал дотроо ингээ нөгөөдгөө асуудлаа шийдэх яриад бол би бинийхээ дээр гарах гал ингээл ер нь бол яваад байна гэсэн. Тийм учраас манайхан Гэтэ зарим хүнтэй бол бүр асуудал шийдэх ч албагүй үстэй. Зарим хүнтэй бол бүр асуудал шийдэх ч албагүй үстэй. ер нь Өөр яваад өгчин. Тэгэл бацаж ирэхгүй байж болно үстэй. мэдхгүй. Гэхдээ байж болно шүү дээ. Жишээлбэл замын хөдөлгөөнд оролцож байгаа хүнтэй Найруулагч хаяа тавиарэ. замын хөдөлгөөнд оролцож байхдаа ингээд хин нэгнтэй одоо замын хөдөлгөөний одоо асуудал боллоо гэж одоо битээр ингээ хоорондоо үл ойлголцлоо. За бүр ингээд нэгийг хүлэн зөвшөөрөхгүй боллоо. За тэгээд хаяа явчих болно үстэй. Бодно шүү. Тэр хүн чинь ямар миний амьдрал дахиж таарал гэж битээр нэг юм хамт хийх гээд байгаа ш. Тэ? Заавал асуудал шийдэх албагүй үстэй л гэж бодох гээд байна л да. Тий. Ер нь бол тийм шүү. Тийм ээ. Гэхдээ би бол үгүйс тэрийг дэмжих юм байна. Хүн хэлээр мал хөлөөрөө гэдэг бол зөв яг зөв утгатай үг байна. Ер нь бол хүн бол яг хилэлцээ. Би бол бүр хэлээд байгаа ш. Бодоод байгаа. Хэрүүл хийгээд ч болтугай нэг юм одоо очир зүгээ олдог л байвал ер нь л явна да. Ер нь яах вэ ингэж байна. Уур яг хөрцсөн байгаа үед юу яриад ч хэрэггүй. Уур хөрцсөн байгаа үед хүүхдүүдтэй юм хэлээч хэрэггүй. Ер нь бол уур хөрцсөн байгаа үед хин нэгэнтэй харилцах ч өөр айгүй хэцүү юм билээ л. Тэр чи би хизээч ярилцахгүй гэсэн. Тэгэхээр нөө уураа гаргачаад нөгөө хүнтэйгээ очиж ингэж эвлэрэх ч юм уу. Би өөр нь бол ингэдэг хин нэгэнтэй ингээ маргаан бий болчвол ямар нэг асуудал бий болчвол тэр хүнийг ингээд мартаж явжул чаддаггүй. Зарим хүмүүс бол мартдаг байх. Би чаддаггүй заавал очиж те уулзаж чамд аль дээр нэг эвгүй сэтгэл төрүүлсэн бол амаа уучлаарай. Би өөрөөсөө ингээд сул талуудаа олж харж байгаа байхгүй. За ингээд надад ийм алдаа байсан байна. Тэгээ нөгөө хүн хэрвээ надад ч гэсэн тийм сул тал байна гэдгээ хэлвэл сайн байна. Хэлэхгүй бол тэгээд харин жинхэнэ ингээд чөлөөлөө явчихж байгаа байхгүй өөрийгөө. Ер нь тийм талтай. Тэгэхээр хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг нь зөвхөн хэлээрээ бүгд асуудлаа шийдээдэ гэсэн үг бас биш байх гэж бодож байна. Хизээ хэлээрээ шийдэх вэ гэдэг зүйл чинь хэлээрээ хүнийг өхүүлчих болно, амьдруулчих болно гэж яриад байгаа шүү дээ. Тийм ээ. Яа, яг гоццуулаад байна. За энэ тал дээр бас гоё үзэл бодлоо хуваалцахыг хүсвэл яг одоо миний гар дээр өмнө байгаа 99 6 10 45 дугаар руу манайх хүмүүс залгаад ороод ирээрээ тийм. Энийг бас хаана хэрэглүүл зүгээр вэ тийм. За ер нь яг мал шиг хөлөөрөө шийддэг нөхцөл байдлууд ер нь жишээнүүд байна уу эргэн тойронд байгаа л да. Гэхдээ яг одоо ингээд зайлшгүй одоо бие хамгаалах шаардлага үүсүүлж одоо тэгэл байх л баг л та. Бие хамгаалах хамгийн төгс арга зарим хүмүүс зүхтах гэдэг шүү дээ. Яг ямар би ч одоо ямар өөрийнхөө төлөө зүхтах ш. Би зүхтвал хинт ч гүйцэхдэггүй л дээ. Хамт явж байгаа хүмүүсээ хамгаалахын тулд чинь тэгээд нэг. Гэхдээ одоо ийм байхгүй. Миний тэр хүнийг дийлэх зогсоож чадах хэсэг нь одоо баг хамаагүй байхгүй. Жишээлбэл тэр хүн манай гэр бүл одоо миний надтай хамаатай хүмүүст аюулгч болох гэж байвал би тэр хүнийг одоо эсрэг зогсоос өөр аргагүй шүү дээ. Тийм ээ тий. Одоо жиг хөлөө одоо үзэх гээл үзэн шүү дээ тий. Дийлэхгүй нь бол дараагийн асуудал байхгүй. Тэгээ хүмүүс болохоор ингэж идэг байхгүй. Нөгөө барахгүй байж ич энэ гэдэг нэг юм. Тэр юуса баг хамаагүй байхгүй. Хэрвээ тэр хүн миний гэр бүл эсвэл миний эргэн тойрны ойр орчимд аюул учруулах гэж ийн гэдэг л одоо юм байвал одоо эрэгтэй хүн л ямар ч эрх хүн байсан гэсэн одоо тийш одоо орхол хэрэгтэй л болно л доо. Тэгэхээр хараа яг би бол бодоод байна. Чи үнэхээр хинтч барагдгүй амтан байлаа гэхэд хараа яг нэг ийм л юм бодож явах ёстой юм шиг санагдаад байгаа. Чиний нөгөө хийж байгаа үйлдэл чинь нөгөө тэ ямар үр дагавартай бай гэдгийг бодохгүй л тэ хүн тэ. Хэцүү тэ. За комментүүдийг хүргэе. Би яг ингэж л орж ирэхгүй болол Эрикагийн дундуур орж ирч чадсан. Орж ирэхгүй комментүүдийг би хүргэе. За ингээд Давас Хөрөнбаяр маань дахин мэндэ гэсэн байна. За сайхны чулуун хүү маань юу гэсэн байна? Очроо.
За би бол наадах чи харж чадахгүй би. Та хоёр битээ над руу анхаараад байна тийм ээ. Би чи бүхэл бүтэн том найруулагчийн ажлыг хүлээж авч чаддаг. Микрофон ийшээ харуулаад тавьчлаа. Би яг буруу тавьчихжээ. Аха. Бишээ ингээд хин рүү заяа руу хараач хэрүүлээх хэвээр байна. Чам руу бүр өнөөдөр өгшөө. Бүр нарны тусгал хүртэл тусгаа. Ой, та хоёр тэг олон юм яриад байгаа юм байхгүй. За. Наа зүгээр тэр камер дээр гарч байгаа тэр микрофоныхоо өнгийг хар. Аха. Миний хар байгаа үсттэй. За тийм ээ. Болоочтэй та хоёр ингэ. Буур мэдүүтэй нийлж байгаа. Хүнээ дөөрөөгаад харъя би л дээ. Гүр харал та та нараа бүр ичмээр юм бэ амар. Та хоёр бүр За заяад микрофоноо шилжүүлээ. Заяа. За заяа бити одоо гашраарай. За заяа яраарай. Дахин минь дээ. Заяа яраарай миний хөө. Явж байгаа лээ. Бямсрын бомэрдэн аз жаргал сайн сайхан бүхний хүсэн ёрөөийг нь сайхнагийн комментиг та нар юу ч уншсангүй. За хаяж би сайхнагийн хаяж хөлөөрөө харилцах гээд байгаа хүмүүст хөлөө өгчөөд л яваад байгаа гинэ. Юу гэсэн юм бэ? Яаж хөлөө өгж байгаа тэр туршлагаас тэрийг л сонсомоор байна. Залгаад ороод ирээрээ сайхнаа хөлөөрөө яаж харьцаж जैन те хөд бөмбөг болж байгаа учраас хөлөөрөө харьцаад байна уу? Яг ямар хүү тохиолдолд хөлөөрөө харьцаад байна бидэнтэй бас. Заяа ер нь хөлөөрөө харьцах үе байх уу? Би юу? Би ер нь хөлөөрөө одоо хамгийн сүүлд хизээ харьцаа. Өчтөр. Юу хинтээ? Хинтээ хөлөөрөө харьцсан гэж. Нөхөлтөө ингээд Авгасаа на зайгийн хөл өшгөсөн юм уу чи? Зайгийн хөл чи юм арцгаа штэ. хөлийн хоороогаар юм авч. Удирдлага. Үгүй. Заяа зохих тухай ярьж штэ. Заяа хөлөөрөө мөг тоолдог гэж. Үгүй тийм яриаг Хөлөөрөө ингээд хөлөөрөө харьц. Хөлөөрөө түү гэж байгаа. Хөлөөрөө тоолдог л. Тийм тэнэг юм яриаг шүү. Хөлөөрөө шууд дундуугаа гаргаж ирж байна. Гүй. Хөлөөрөө харьцна гэдэг ер нь хөлөөрөө тэгж бас харьцдаг юм байна. Яг шууд ингээд зодон зохион дээр тулах юм бол би намайг хүмүүс айгүй хил амтай гэж боддог байхгүй юу? Айгүй сайн хэрэлддэг байх таа гэд. Тийм би сайн хэрэлддэг. Гэхдээ би араас нь дандаа ингээд баян ингээд салганаастай, айгаастай нэг мэдрэмж нь айгүй сонирн байгаа байхгүй юу? Ингээд бүм гэдэг айгүй сонирн болдог. Тийм учраас айл болох хүнтэй ингээд муудахгүй байхыг хичээдэг талын хүн. Тэгээ айл болох ингээд зайгаа барьдаг талын хүн. Яагаад гэвэл нөгөө нэг зан аран шангаасаа болоод өөрөө дараанд бүр ингээд тийрээд айгу хэцүү хаадаг байхгүй юу? Тэгэхээр хүн хэлээрээ наад камер шилжүүлчих юм. Шилжүүлэн дээ. Яг чамааг ярьж байхад би зориуд ингээд дадлага хийгээ. Дадаад байдаг шүү. Чи надад хүрээтэй ороолмаар юм шүү. Тий. За тэгэнгүүт юу ярьж илаа? Хүн хэлээрээ мал хэлээрээ гэдэг би юусоо яриаггүй штэ. Тэгээд би яг ингээд наа чи орохгүй байгаа байхгүй шүү. Зүгээр л за. Би очроо өөрийгөө ийшээ гаргаж ийн гэж бодоод байгаа хаа. За би ярихгүй. За. Болий. Алгасаа дараагийнх нь ярив. Хөөе бүр хилээ хураах юм шүү бүр. Зарим тохиолдолд. Заавал хилэлцэх албагүй юм шүү л гэдэг таахгүй юу? Одоо жишээлбэл заяагийн хэрглэж байгаа н арга одоо ярьж марихгүй те. Ингээд уурлахаараа дууга хураадаг нь баг заримдаа айгу зүв байхгүй юу? Айгу зүв арга бол санагдав. Наа чи заяа ингэдэг юм лээ хэрэлдэж чаддаггүй юм бэлээ. Би үзсэн шүү дээ. Хэрэлдэж тийм бэлээ. Гөө хэрэлдээд ирэх шоу уйлчин. Тий уйлчин айгу амар. Хүн хилээ. Очроо би чамаг. Заяа. Сагасаа тэгж хүсэж. Хүн хөлөөрөө. Хүн очроо хилээрээ мал хөлөөрөө заяа нулимсараа тий. Ер нь бол. За комментуудыг бүгдээр хамтдаа хүргэцгээе. Манай Нойко болонгууд заяа хөлөөрөө меншн дарддаг гэнэ. Би хөлийг тэгж л ашиглаж. Гайгүй. Заяагийн хөлөөрөө меншн дарах яах вэ заяа? Манай хүүхдүүд хөлөөрөө төгөлдөр урд харж байгаа ч. Дээгүр нь гүйж байгаа юм уу? Үгүй шүү дээ хөлөдөр. За би одоо яг тайлбарыг хэлье. Тайлбараа өөрийнх нь бодлыг хэлье. За хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг дээр болвол үнэн байхгүй юу? Бид чинь нөгөө нэг мал амьтнаас юугаараа ялгаатай вэ гэвэл харилцаагаараа л ялгаатай шүү дээ. Харилцдаг, ярьдаг, хэлдэг ярил ялгаатай шүү дээ. Мал амьтны хувьд гэх юм бол хэрвээ харилцдаг, ярилцдаг, хэлдэг байсан бол бас ингээд би бинийг ярих байлгүй дээ. Би чааг идчихээ хөө. Үгүй би өнөөдөр яах юм бэ? Өнөөдөр би болцоотой байгаа ч гэдэг үү те. Ярих байлгүй дээ. Ярьдаггүй учраас шууд л нөгөө нэг үйл хөдлөлөөр би эндээ сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг баг. Харин хүн үйл хөдлөлөөсөө төрүүлээд бас ингээд ярьж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх
угаасаа л юм байгалийн өгөгдөлтэй штэ. Үүгээрээ ялгаатай гэсэн үг байхгүй юу? Юмны төрөнд хүрэлгүй шууд л стандар гэл ингээд цохилж зодолтоод ах юм бол энэ чинь хүн биш л гэсэн үг байхгүй юу? Хүн чинь өөрөө ялгарч байгаа зүйл нь харилцаа. Харилцаа байгаа бол хүн тэнд байгаа л гэсэн үг байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар ингээд үнэхээр юм хэлж чадахгүй байсан ч гэсэндээ тэр хүн тохиод зангаагаар ч гэсэндээ харилцдаг байхгүй юу? Энэ чинь хүний онцлог, хүний одоо яг харилцаа хүн хилээрээ байх ёстой гэдгийг яг гаргаж байгаа зүйл л гэсэн үг. Харилцаа байхгүй бол тэр хүн хүний байгаа газар биш лээ л гэсэн үг байна. Тийм ээ. Ер нь одоо ингээд мал хөлөөрөө хүн хилээрээ гэдэг одоо энэ гой зүүр үгийг одоо ер нь зөв буруу гэж ярих нь өөрөө утгагүй мэн. Энэ угаасаа зөв. Тэгэхээр энэ гой зүүр үгийг бид нар бурууч гэж бол. сэтгэлдээ ингээд кодлчвал тархиндаа ингээд дадал болгочвол тийм ээ айгу зүгээр юм санагдаад байгаа байхгүй тийм ээ. Тэг юу гэж бодож байна? Тий. Харин би бас наадхад дээр чи ярина. Энэ микрофоны өнгийг л хараараа таа. Гүй минийхийг айгу баг нэчлээ чи. Гөөгөө зөвнөөсөө. Гөө минийхийг ним илүү сайн байх хэрэгтэй байхгүй юу? Илүү тод. За өнөөдөр манайхаа ингэж байгаа маа. Би яг энэ ч найруулагчаар бүх дуу хоолой дүрс мөсийг бүгдийг ингээ гаргаж өгч байгаа байхгүй. За тэгээд нөгөө манай Aircom надад гомдчиход байгаа. Өөрийг нь олонгууд ингээд хар дүрсэн дээр царайгийн зориуд бидээрээс илүү хар болгоод. Тэгээд би цайвар штэ өөй. Та нар зүгээр энэ микрофоны өнгийг л хар. Энэ хоёрын. Энэ хоёрын микрофон баг цагаан юм уу ааш. Одоо тэгэхээр уг нь бол юм байгаа байхгүй. Энэ шаазан баар юм уу ааш. Aircar бол гэрэл тусгачаад байгаа тий. 2-3 гэрэл тусгачаад байна. Дээрээс нь бол тэр нааны гэрэл тусгачаад. Тэг тусам гоо. Энэ хараа зүгээр л та нар энэ микрофоны л өнгийг хар. Ямар хэцүү. Энийг л хар. Тийм ээ. Өөр ямар ч юм харах хэрэггүй. Энэ өнгийг энэ 3 микрофон минийх бүр цагаан байхгүй уулна. Энэ нэрийнх бараг хар байхгүй юу? Энэ хоёрын микрофон бүр цагаан миний хар харагдаад байгаа байхгүй юу? Ааха. За комент хүргээ. Давсрын маяр хилээрээ харьцдагч төрүүлээд уучлалгуудыг төрлийн хүндээ хэрүүл хийж муудалцах юм бол юу ч хэлж чадахгүй уйлчдгаа гэсэн байна. За Нойко маань нохоо мөр хүртэл хилээрээ байдсан байлээ шүү гэсэн байна. Яг хуу тухайн амтны хил гэж байгаа байхал бэлгүүдээ би энтэйгээ ойлголцдог юм. Гэтэ бид нар амтны хиллээр ярьдаггүй штэ. Амтны хиллийг за зодлох нь өнгөрсөн. За зодлохгүй нь бол худлаа юм байна. Угаасаа гар хөлөөрөө оролцох нь бол угаасаа худлаа болохгүй гэдгийг бүгд нийтээр хүлээн зөвшөөрчлөө. Тэгвэл хараа дууга хураах гэж ярилцах хоёрын одоо юун дээр одоо ярил л да. За. Одоо би бол одоо эхнэрээс хамгийн түрүүнд одоо миний хамгийн дургүй юм нь манай эхнэрийг хэргэлдэг арга нь бас дууга хураах байхгүй. Би тэрэнд бүр үнэхээр дургүй байхгүй. Би бүр үзэн яддаг. Чи бүр хойноос нь хөөгөөтэй. Чи дуурал даа гэж яваад байна. Нөгөө өрөөлөө н ороод. Яг тэгдэг. Би одоо ингэ тараа яг гол асуудлаа ингэ яриад ингээд уулна гэдэг дараа зарим нэг асуудал хараа яриад болчих юм баггүй уул нь бол. Яг хэрүүлж болох шаардлагагүй. Гэхдээ яг хэрүүл болсон ч болно зөө. Жохон юм дууга өндөрсгөө ярьсан ч болно. Зүгээр л ингээд шийдчих асуудал баггүй уул нь сонголтын л асуудал жишээлбэл байх жишээтэй. Тэгэхэд ингээд дууга хурааж мураагаал те тэнд ингээд сэтгэл хөдлөлийг улам нэмэгдүүлээл те улам ингээд байдлыг хүндрүүлээл. Би бол тэгж боддог. Дууга хураахыг бол хамгийн зөв арга гэж би боддоггүй. Дууга хураах гэж цаг хэрэлдэх. Гэхдээ дууга хураах гэдэг чинь хоёр талтай байхгүй юу? Заримдаа зөв байж болно, заримдаа эн чинь бас шийдэл биш байж болдог байхгүй юу? Заримдаа болоод яах аргагүй үнэхээр ингээд нэг бүр яг тэр үедээ ингээд хоригдсан хамаг муухай зүйлүүдийг хэлэх гээд байхад чинь тэр хүн өөрийгөө төвчээ чимээгүй болж байна гэдг нь нөгөө хүнээ ч гэсэндээ харилцаж байгаа хүнийг хүндэлж байгааг хэлэл байхгүй. Яагаад гэвэл тухайн үедээ тэр хүнийг гомдоохгүй төлөө би ингээд одоо яг тесрэхэд байна гэдгийг мэдж байгаа учраас тайвшраад чимээгүй болж байгаад тайвшрангуудаа тун удалгүй эхлээд дараагийн яриагаа ингээд өрнүүлж яана гэдэг чинь энэ бол харилцааны бас зөв шийдвэр гэж би бол хардаг. Дууган хураах тал дээр бол тэрээс юу гэж бодож байна. Учир зүгвэл юм болгоно шууд хилээд хэрэлдээд чамаагүй шийд гэдэг бол энэ шийдвэр биш ээ. Хосуудын хувьд тэр тусмаа энэ бол бүр яг тийм шийдвэр бол бас биш. Үүнээс болоод салсан хосууд ч гэсэндээ айгүй хөдөг шүү. Би нөгөө аян бас дуустдаг юм байна гэж. Хэлж өгсөн үү? Ер нь яг ингэдэм. Яг миний ингээ уур хөдөлчээд байна шүү дээ. Уур хөдөлчээд хахад эхнэр ингээ чимээгүй болчдөг л да. Тэгвэл энэ асуудлагаас ярил л да гэд араас нь ингээл хөөцөлтөөл ингээ нөгөө өрөөл яг Aircam-тээр адилхан те хөөцөлтөөл ингээ явдаг л байсан. Одоо болохоор ер нь болцсон дөө. Би өөрөө ингээд бас дууга хураадаг төрлийн хүн болчиход байгаа. Яагаад тэгэхээр яг ухаарч төлөвшөж байгаа байхгүй. Гүг ингэдэм байлээ. Гүйгүйч биш ээ. За ингэдэм байлээ шүү. Би нэг юм сонсохгүй юу.
мондог сэтгэл зүйчилтэй. Мондог гэр бүл судлаач, гэр бүлийн зөвлөгөө өгдөг мондог хүн. Тэр хүний нэг юм зөвлөгөөг би бас нэг хаанач үлээ сонсчихгүй. Тэгээд дээрэс нь бас нэг ном дээрээс бас харсан юм аа. Маргаан ер нь бол хараа ингээд хэрэлдэх гэдэг нь заримдаа ингээд сэтгэл хөдлөл ордог заяа. Угаасаа тэр нь ч угаасаа маргааны л нэг хэсэг. Тэгээд сэтгэл хөдлөл маргаанаас муу юмнаас ингээд сайн үр жимс хурааж авах боломж байдаг гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл сэтгэл хөдлөлөөсөө болоод хүн хин нэгний одоо жишээлбэл би очроогийн тухай бодож явдаг. Ингээд юу гэдэг ингээд эмзэглэж явдаг. Гэтэ хийж чаддаггүй. За дуурайд шүү дээ. За манай утас дуурж ин хоёлоо хэдүүлээ уцаа авчи тийм ээ. Одоо Хаашаанаа дарддаг үлээ. Тэг дээш хажуу тийшээ. байна уу? Тий, одоо. За. Байна уу? Холбогдлоо. Байна уу? Авсан юм уу? Авсаа. Байна уу? Нөө. Ой. Чи буруу замыг гинэгээд. Нойкогийн амыг таглаж штэ. За. За сайн уу Нойко? Ирэх мэдэл өгсөн биш элдв юм хийж ах шүү дээ. За Нойко. Нойко яга намаа шалгаад тань энэ найрч ажиллаж чад залгаж үзье авч. Харин бүр нэрээ шалгасан нөгөө 46 дээр залгахсан юм бол ийшин залгахсан юм бол мэдгүй. Манараа. За манай Нойко минь өнөөдрийн сэдвийг сонссон тийм ээ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж байгаа. За энэ дээр одоо энэ Эркам нэг юм яриад байна. Тэгэхээр энэ дээр Эркал яриад байна. Одоо нэг хэлэх юм байна уу? Чи нэг ой Нойко чи бүр хараа сэтгэл зүйч хүний хувьд заяа. Бүр ингээд маргалдахдаа ингээ хэрэлдэхийн давуу тал гэж үнэхээр нэгч болтгоо юм байхгүй юу? Хэрэлдэхийн давуу тал байхгүй. Бүр нэгч байхгүй юу? Тэр чинь нөгөө нэг дандаа эмоцоор орж ирж байгаа учраас яг тухайн мөчид бол хизээч давуу тал байхгүй. Яг мэдээч нэг ихэнхдээ эмоц буюу тэр үедээ уур уцаар тэгээд дандаа гомдол гэдэг нөгөө сөрөг тий гол нь сөрөг сэтгэл хөдлөлт байгаа учраас хизээч нөгөө гоё үгнүүдийг хэлж чадахгүй штэ. Муухай үг хэлж яад юм. Мэдэрж байгаа мэдрэмжээ ч гэсэндээ хэлж чадахгүй. Тэгээ муухай үг хэллээ гэд тэр хүн уг нь бол уурлаад хэлсэн л болохоос ш уг нь хэлхийг хүсэж байгаагүй байхгүй юу. Эсвэргээр энэ асуудлаа шийдэх гэж уг нь гоёор тайлбарлах гэсэн чинь өөдг нь эсрэг болчихж байгаа шүү. Яг бодож явсан үг нь ч байх юм билүү? Байхгүй юу? Тэгвэл тэгээд заавал хэрүүл болохгүйгээр хэлэх байсан билгүй дээ. Ингийн үедээ. Зориг нь хөрөхгүйсэн юм шүү. Дайгаад хавчуулаад уу? Тий, нэр тийм байхгүй юу нэр Нойко? Тэгвэл харилцаанд бүр асуудал үү одоо. Гэхдээ яах вэ тэгэл. Тэгээд даваа талын бол сайн мэдгүй ямар ч байсан. Одоо яг үү хүмүүс чинь бас яг гэхдээ тэгэл хоёр талтай л юм байна л да. Чамаг ярьж байгаа сая бод нэрэ дайцсан явж байгаа л тий. Тий. Үнээр албаар хилчээ тэнгууд худлагаасаа би уур урт. Худлагаасаа ч юу ах вэ зүгээр. Дараад нь аргалах га те. Тэгэхээр холчгор үнийл зам бах л та. Яаж байгаа юм чи? За эмчийнхээ өөдөөс маяглахгүй шүү. Хөөе. Энд чинь би дандаа энгийн иргэнээр ордог шүү. Харин тийм ээ яг энэ утасны цаанууд иргэн байдаг. Би тэрийн хувьд бол эмч өвчтөн хоёр байгаа шүү. Нойко чи надтай болгоомжтой ярих хэрэгтэй шүү. Чиний хэлсэн үг болгон чиний эсрэг ашиглагдаж шүү. Яа, би сүлдүүлэн татхтай өөрөө юу? Тийм ээ тий. Нойкогийнхэн бодол санааг сонсъё л доо. За тийм ээ тий. Би ихтэй яг үнэндээ өмнө нь бол яг ер нь одоо ч гэсэндээ бас жоохон эрк шиг манай нөхөр дуугаа орочдөг байхгүй ерөөсөө юм ярьдаггүй. Тэгээд би болохоор ингээд за үгүй одоо л шийдэ гаргая. За тэгье яасан юм бэ гэж араас нь бүр ингээд өрөөг нь дамжаал яваад идэг заяа. Тэнгүүд улам ингээд ярьдаггүй. Тэгээд тэрнээс юм болоод бит хоёрт муудалцах нь зөндөө муудалцна гэдэг нь ярихгүй ч болно эсвэл юмыг хийж өгөхгүй ч болно ч гэдэг юм уу те ингээд өөртөө хоорондоо зай авчдаг. Маний дуугаа хороовол ална шүү дээ тий. Би сэргээрээ болцсон. Жоох ингээ маргалт гаж идэх юм санал зөрөөд эхлэнгүүд нь за тий чи тэгж байгаа л явах тий гэд өөрөө дуугаар ордог болцсон. Тэгээд тэр нь баг нэг өдрийн өөрт аюу амар юм билээ. Тэгэхгүй болохоор тэр асуудлыг шийд гэж би хэдэн мянган хувилбар гаргаад хүлээлт үүсгээл ингээл одоо баг нөхөр ганц үг дугуурт гэдэг ч юм уу те шаналждаг байхгүй 7 хоног 14 хоног сараар хамгийн байлаар амар төвчээртэй юу ч ярьдаггүй гэдэг байхгүй заадуулчин. Тэнгүүд миний алдаа биш байсан ч гэсэндээ би яшаа шиг энэ байдлаас нь өөр айгу төвхтэй байдаг учраас баг ажиллаж хийж чадахгүй болчтой. Тэгэхээр
зүгээр төрүүлээл цаацаа болио. Зүгээр л эвлэрээ. Тэгээ тэр үе тэрдэл өнгөрсөн бааз гэдэг дандаа төрүүлээд уучлалтгүйчдэг. Гэхдээ энийг зөвхөн нөхөр бит хоёрын хувьд биш ер нь л бүх харилцаан дээр би тийм байгаад байдаг байхгүй. Тэгээд энийг нь харин бас зарим талаараа буруу ашигладаг хүмүүс байдаг. Ноёко нэг асуулт байна. Нөхөр чи ингээ ярихгүй байгаа болохоор чи яриулахын тулд заримдаа ингээд нэг юм яг өөрөө хэлхийг хүсээгүй ч гэсэн нэг юм жоохон хатуу үг хэлж мэлдэг тийм тохиолдол байсан уу? Баяаш. Харин тэгдэг тий. Шал дими юм. Үгүй тэр чинь нөгөө нэг яриулах арга замнуудаа л бүгднгийн л үзэн ш туршаал үзэн ш. Тэгээд зөөлхнөр жаан эсвэл дуртай минь чийлгэнч тийм одоо яадгийн тэгэл ямар нэгэн байдлаар яриулах гэж 14 хоног тэнгүү тэр орн чи би өөрөө ядарч байгаа байхгүй. Гэтэ 14 хоногоор дуугаа хураана гэдэг бол чанга юм байна. Одоо юу 14 байна сар 14 бол одоо айгүй дундаж хугацаа шүү. Тамтай байдаг болохоор гэтэ наа чи өөрөө тамтай юм байна. Тийш тэгэхээр би айгүй гоё шүү. Дуу хураах чинь бүх асуудал шийдэж гэдэг юм уу тэгэл ямар нэгэн байдлаар юу ч болоогүй шиг алиалагчийн дүрд ордог те. Тэгээ энийгээ би ганцхан нөхөртөөрөө биш ерөнхийдөө хүн болгонтой гаргах гад байдгийг. Тэгэхээр нөгөө надад буцаж эргүүлж яаж байгаа нь юу вэ гэхээр ноёко угаасаа л ингэж нэг өдөр уурлалдаг маргаш марцдээ штэ гэдэг юм буруу ойлголттой. Тий. Тэгэхээр юм бодохгүй мартаад байгаадаа биш байхгүй зүгээр. Өөрөө тэр харилцаа сүрэг байгаан дээр өөр айгу тамтай байдаг учраас л ишиг болчих доо гэж шийдэхгүй те тэр нь. Тийм. Шийдэгдэхгүй юмнууд байна. Эсвэл энгийнээр тайлбарлаад ер нь бол би мессеж үчид үлдээчдэг яг юу бодлоод ингэж гаргасан яагаад ингэсэн гэдгээл нөгөө тухайн үед ярихгүй байгаа нөхцөлд бол зүгээр л дандаа бичиж үлдээчдэг байхгүй. Тэгээд өөрөө уншинаа ойлгоно тэр тухайн хүний хувийн өөрийнх нь юм чинь ойлгохыг хүсэх юм бол тэртээ дэрнгүү хинж ямар ч юм илжсэн ойлгодог юм бэлээ. Анхнаасаа ойлгохыг хүсээгүй дээрээ тавьсан хүн бол мянга тайлбарлаад нэмэр байдгүй юм билээ. Тийм учраас тэрэн дээр үлдээчлээ. Тэгээд хэрвээ ойлгох юм бол буцаад нийлждэг, харилцаа сайжирчдаг. Ойлгохгүй хүсээгүй хүмүүс бол тэрчтэй тэгэл заагаа аваад явж чаддаг болцсон. Энд чи манай Алтан чимэг сүхвэгийн комент байна л да. Энийг би чамаас асуумаар байна. Миний хувьд дууга хураах хамгийн зөв гэж боддог. Боддог гэсэн чинь нөхөр ярихаас өөр замгүй болгоод байдгаа гэж байна. Энэ дээр юу гэж бодож байна? Яна би одоо тэр ярихаас өөр замгүй болгодог нь өөрөө болохоор одоо тийм ээ би бас тийм байхгүй. Гэхдээ яг ямар юм болгон ч нөө хоёр талтай шүү дээ. Хэмжээ хязгаарлал юм билээ л дээ. Хит бас дууга хураах тусам тэр чинь ерөөсөө сайн зүйл биш. Эсэргээр аюу хүндий хүдэн болгоод дахиад хана үүсгээд байгаа. Тэгэхээр нэгэнтэй л харилцаа өгч бол за яах зам биш те. Юу гэдгийг дууга хураах процесс хугацаа нь арай жоохон богинохон байдаг юм уу? Эмоцоо дарах хүртлээж гэдэг юм уу те. Тэгээд нэг жинхэнэ ухамсар туханаараа ярилцах болсон гэж үзэж байгаа тэр үедээ ярилцах гэж хичээдэг эргээд тэр маань айгуу зү. Тэрнээс ш дуугаар юм би тэгдгийг гэд яваад их юм бол тэрнгээ харилцаагаа л үгүй болгоно л гэсэн. Нэг жижиг сегмент ч гэсэндээ дараагийн том асуудлын жүмс нь болдог учраас дуугаа хурааж болно. Тухайн мөчөд хинж таалагдахгүй байж болно. Хин нэгнээр ингээд муухай үг хэлүүлээд байхыг угаасаа хинж үсэхгүй. Тэгвэл тэрийгэ жоохон хугацаатай жоохон зах хязгаартай тий. За нэг өдөр инглээ нөгөө хүн чинь маргааш нь арай тайвширсан байгаа шүү дээ. 30 секунд дуугаа болдог ч юм уу тий. Гаргаад тий. За ярих боломжоо бас өөрөө өстө гаргах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй нэг нь л гуйж идэг нөгөөх нь дандаа ингээл хамраас өгч идэг ингэж юу яах вэ? Аль талаасаа л асуудлууд байгаа учраас тэгээд 50-50 л байдаг юм чинь гэж би бол боддог учраас баярлалаа Ноёко. Ерөөсөө хүмүүнээс уучлалт гуйх гэдэг бол яаж за байна. Хүний яриаг би чамайг яриагаад зогсооч юм болов гэж бодсон. За дараа нэг хариугаа аваарай гэхэд. За 30 секунд дуугаа олоход болох юм ээ тий. Хариугаа заавал аваарай гэж би Ноёкод хэлмээр байсан. За баярлалаа Ноёко. Хүүхэд уурлалаа ичих зүгээр. Хариугаа заавал аваарай Ноёко. Манай Ноёко уурлахгүй зэ ийм. Тэр хатаа дөнгөж сая ярьсан шүү дээ. Дөнгөж сая ярьсан юмыг та нар ойлгож юу гэж би шалгаж байхгүй. Та нар ингэ шалгадаг юм байна. Ийм заваа байхгүй юу? За мэддэг. За амжилт хүсье. За баярлалаа. Энэ арга сайхнаа надтай бүр 100 би бүр сайхнагийн комментд 100% сал нийлээд байгаа байхгүй юу? За хэрвээ хэрүүлээс бүгдөө ингээд одоо за хэрүүл гэд нэрлээд байгаа шүү албаар би. Яг тэгэхээр нөгөө нэг ярилцах гэдгийн
муухай хувилбарыг нь хэрүүлгээр нэрлэжээ заяа. За. Тэгвэл хэрүүлд одоо сайн зүйл байгаа мó гэвэл би энэ сайхнагийн бицэг комедиг байна уу гэж би бодоод байгаа байхгүй юу. Маргах үеэр хэлж чаддаггүй юугэ хэлж чаддаг юм шүү дээ гинэ. Би магадгүй гэж бодож байгаа байхгүй юу. Бас нөгөө талд нь тийм ээ. Тий. Гөө. Одоо би чиний залах уу? Одоо юу гэдэг юм? Чи залах уу биш л дээ. Манай очроо бол мангар хөдөлмөрч шүү. Би бүр энийг бүр залруулж агаад хэлье. Нэвтрүүлгийн жишээ шүү заяа. За би очроо ингээ амар залах уу гэж бодъё заяа. За. Тэгээ би ингээд очроо тэгтээ хэлж чадахгүй. Ягаад тэгэхээр би очроо ингээд тодорхой хэмжээнд хүндэлдэг эсвэл юу гэдэг юм те. Тэгдэг хүний хувьд ингээд би очроод ингээд залах уу гэнээс хэлж чаддгүй ингээд байж гэнэ гэж бодъё. Тэгсэн чинь нэг өдөр битээр өөр нэг шал өөр сэдвээс олж битээр ингээд жоохон маргалаа гэж бодъё л да. За. Тэгвэл би очроод авчиад тэр жоохон ингээд бухимдал дундаа ингээд те. Чи залах уу үсттэй энэ те. Юу гэдэг хэлцдэг ч юм уу те. Гэтэ энэ нь худлаа үг биш байхгүй юу? Юу гэдэг би хэлж чаддаггүй л байсан үг болохоос биш. Энэ гэхдээ буруу юу зөв үү? Ер нь яг хөө чиний санааг бол ойлгодог. Гэтэ би бол шууд эсрэг байрц суурьтай байгаа. Яагаад тэгэхээр ер нь ууралсан бол уурын мунхагаар юу ч бити хий гэж одоо үзэл санаа надад байдгийг. Хоёрдугаарт болохоор хэрвээ ууралсан бол одоо ууран дээр чи нар бүү жаргагаа гэдэг тийм үү. Сайн Noiko ингэж байгаа штэ 14 хоног мөнөөр чимээгүй байцдаг гэх те. Уурын юугаа ингээд ер нь нэг 24 цагта одоо тайлах хэвээр. Гэж боддог. Тэр хугацаа нь бол 14 хоног биш. 30 секунд бас яг биш тий. Яг зөв. Нэг өдөртөө. За сонсогч авчи. За сонсогчоо өгөө. Гой санаа. За тэгээ би ярьж явах удаа үргэлжлүүлээ. Зааваж гараа сонсогч гараад. Зааваж гараад ирлээ. Яа, бүр яг хэл захтнуулаад. Хөөе, наадах чинь хараа юу байгаа зү? Хулчгаар. Тийм, хулчгаар хүн л ахгүй юу? Мэдээж. Яг хулчгаар үйж болохгүй мó? Тийм байх. Чи яг үнэнгээрээ хизэж байхгүй наа л гэсэн үг байхгүй юу? Чи дандаа худлаа дүр үзэлдэг гэсэн үг. Тэгэхээр үнэхээр чи дутууг нь мэддэг юм бол тухайн үедээ зүгээр ингийн үедээ яг жинхнээсээ тэр биш байж болно шүү дээ. Байж. Микин за. Хараа. За сая ингээд очроод залах уу гэж боддог л байж л дээ. Гэхдээ хүн болгон ч өөр ингэсэн дутуу талтай. Тэгээ чи тэрийг үнэхээр тэр хүндээ сайн хандаа жинхнээсээ хандсан байсан бол өчи найзаа жоо энүүн дээр ингээд залах уу байгаад идэм билээ шүү. Гэ чи зүгээр ингийн үедээ хэлэх байхгүй. Тэр чинь сайн санаж хийж байгаа юм. Үгүй. Хүнд сайн санаж байгаа юм. Гэтэл чи уурандаа хэлж байгаа бол энэ бол сайн санаж хэлж байгаа биш. Чи зүгээр хариугаа авах гэж эго юмдаа хөтлөгдөөд хийж байгаа. Тэр чинь дараа нь ашиглах гэж хадгалж байгаа шүү дээ угаасаа. Тэр юм дарах гэдэг байна. Маргаандаа ялахын тулд ашиглаж байгаа. Яг үнэ. Тэгэхээр энэ болохоор тэр тухайн үгүй шүү дээ. Чи маргаан яах гэж үсэж байгаа. Анхнаасаа тэр хүнтэйгээ зөв харилцаа үүсгэхийн тулд буруу ойлгосон юм а засахын тулд л маргаан үүсэж. Үгүй ялахын тулд юм биш үү? Үгүй маргаанд хизээч ялагч гэж байхгүй. Аль талдаа. Яах гэдэг юм бэ? Наа чи зориуд ингээд сөрж байгаа шүү. Зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг чи угаасаа булчгаар хүн. Чи ой Noiko чи наатаа ирүүл хэрэлдэг багт хэлсэн. Ирүүл гинэ цогт байгаа одоо. Яг хэрүүл ихтэй хэлж байгаа байхгүй. Одоо тэр харин тийм байгаа зү. Би ингээ эмоцороо шууд орж ирж байгаа зү. Тэгэхээр саний процесс дээр ч гэсэндээ би дахиад чамайг ялахын тулд хэлж байгаа байхгүй юу? Харин тийм болчиход байна. Тэгэхээр энэ угаасаа анханасаа буруу юм байна. Хүнд хэлж чадахгүй байдаг юмгаа маргаанаараа хэлдэг юм байна гэдэг бол анханасаа буруу аргумент болчихж байгаа байхгүй юу? Тэр хэрэлдээд байгаа шалтгаан нь өөр гол зорилго нь юу юм бэ гэдгийг мартчихад байна л гэсэн үг. Эгонд сэтгэл хөдлөлтөд төлөгдөд яваад байна шүү дээ. Сайхнаа би тэр асуулт байгаа байхгүй юу? За. Огт ярихгүй хэлэхгүй байснаас хэрэлдэж байхдаа хэлсэн арай дээр юм шүү тэгвэл. Тэгвэл өөрөөсөө түлхээд байгаа биш шүү. Харин хэрэлдэж байхдаа биш. Хэрэлдэг үедээ хэлж чадахгүй тэгвэл. Чадахгүй. Яа мэдгүй яа. Тэгвэл засаг царайлаад Noiko хоёлаа ингэ. Хоёлаа энэ хоёроос дахиад асууя. За тэгвэл хоёлаа ингэ нийлж байгаад ингэж асууя. За тэгвэл хэлснээсээ болоод хэн нэгнийгээ цогсноос хэлэхгүй чимээгүй байжсэн дээр юм биш үү тэгвэл. Нэг бодлын тийм те. Бас нөгөө тал аахгүй. Ирэмбэлэх юм бол цохих зодох гэдэг бол бүр ёроолд байх нь байна. Уурснаасаа болоод чиний сул талыг хэлсэн. Яалтчгүй дэлбэртэй хүмүүс байна. Одоо бронктомос гэж ярьдаг шнэ. Ялангуяа манай монголчууд ямаа өмгтэй гэдэг штэ. Тэр чинь өөрөө дандаа цуглуулдаг эрүүлдэ буюу энгийн харилцааг ойлгож ярилцаж сураагүй хүмүүсийн л зан.
Тэгэхээр нөгөө цуглуулсараа байгаад яг чам шиг яг эмоц өндөртэй уурн гарсан үедээ хилчиж байгаа учраас өөрөө ирэхгүй тэр чинь эмоцондоо хөтлөгдөд ухамсар тухайнууд дарагдсан учраас өөрөө ирэхгүй бие махбод чинь өөрийгөө хамгаалах зорилгоор гар хөдөлдөг гэсэн. Жинхэнэ малын хөл болно тийм ээ. Энэний явцад юу вэ гэхээр хинхинэл харин хохирдог гэдэг чинь тэр ихгүй зодуулсан ч тэр зодсон ч тэр аль аль магадгүй нэг нь шороонд нэг нь юунд гэдэг үлээ дээ. За тиймэрхүү юм болоод байгаа гэнтгийн болоод байгаагийн учир чинь нэ. Тэгэхээр бид нар хэрүүл хийж байхдаа яадгийн хэлмээр эс үгнүүдээ хилцэн гэдгийг өөгшүүлж анханасаа л болохгүй гэсэн. Тийм бодлыг анханасаа тархиндаа л битгий суулгаа. Ямар зөв бодолтой эмэгтэй вэ? Ийм эмэгтэйчүүд олон байх болтгоо. Нойко нэг юм 4 юм байна. За 4 юм байна. За Нойкогийн хэлсэн хамгийн төгс нь бол одоо хэлмээр байгаа юм аа бол 50 байхдаа сайхан байхдаа хэлээрэ гэж байна те. За тэгснээ хэлэлцээрэ гэж байна. За хэрвээ уурчин хүрээд ингэж ивэл ингээд дугаа болно. Гэхдээ тэр дугаа болох нь нэг 24 цаг дотор л байх юм байна. За гээд ингээд нэг хит хит юм ярьлаа л да бид нар эренбэлвэл хамгийн супер нь аль нь вэ? Тэгээ доошоо эренблээд хамгийн сүүлд нь одоо тэр зодод зохих л орох юм байна л да. Тийм. Тэгэл мэдээж зүгээр илэрхийлэх. Би бинээ одоо өөрийн юм шиг эмпат гэж ярьдаг штэ. Өөрийн юм шигээр мэдрээд за чи зөвхөн миний эрх чөлөө гэж зөвхөн өөрийгөө эгоогоо хөтлөгдөөл өөрийнхөө нэг санаа бодлыг тулгах гэдэг биш ээ. Яагаад энэ харилцааны зорилго нь агаад байгаа? Өнөөдөр энэ үгийг хэлгээд байгаа зорилго нь юу агаад байгаа гэдгийг л эхлээд санчгаал гэсэн. Тэгэх юм бол тэртээ тэрнгүү зорилгоо мэдж байгаа хүнд бол арга замууд нь зөвөөрөө илэрхийлдэг. Харилцаагаа бүтээх гэдэг зорилготой тий байвал тий. Тийм байл та. Тийм. Үйл ойлголтлоо засах гэж байгаа ч гэдэг юм уу те. Ингээд зөндөө юмнууд байгаа шүү дээ. Нөгөө хүнээ сүрүүлэх гэсэн зорилго байж болохгүй юу? Байж болох нь шүү дээ. Тэгэх юм бол тэгээд тэр чинь яриад те. За. Хэрүүл зодон янз бүр юм болох нь. Тэгэхээр тэр чинь үгүй байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Бас байж болох юм те нэрээ. Тийм. Одоо өнөөдрийн чивт хоёрын ингээ харилцаанд бол бас тэгээд байна те. Нойко намайг нэг л устгах гээд те нэг. За. За Нойкодо маш их баярлалаа. Тэгээ бас хоёр талаас нь гоё тийм байна үгүй. Хоёр талаас нь гоё гаргаж ирлээ шүү дээ тийм ээ. Гэхдээ яг хуу би бас ингэж бодож байна. Мэдээж Нойкогийн бас би бол 100% зөв гэж бодож байна. Чиний яг нөө зориуд ингээ гаргаж ирж байгаа эренбэл гэдэг чинь бас яг гоё санаа байж болох юм. Хүн одоо шинэ би болонгод уралсан үедээ хинч юу ч хэлэхгүй байх ёстой. Ягаад гэвэл миний хувьд бол эренбэл гэх юм бол би нөгөө нэг маш муухай урц үгтэй, хорон үгтэй магадгүй заримдаа үнэн хэлэхээс илүүтэйгээр хэтрүүлэн хэлэх яг доромжлох те харах гэдэг юм руугаа илүү дамгаалцдаг учраас тэр үний гомдтол бараг хилждэг учраас яг бодит байдлыг юм биш те шал бүр ингээ хэтрүүлж хэлдэг төсөөлөн бодож явж исэн юмнуудаа хэлдэг те тэр үнийг бараг гомдтол хэлдэг учраас чимээгүй ингээд ер нь байцсан зүгээр гэж ер нь бодож байгаа маа. Гэтэ яг би бол нэг үгэнд бол айгүй итгэдэг. Ер нь уурын мунхагаар хийсэн альва зүйл сайн зүйлд бол хөрөхгүй. Тэгэхээр аль болохоор ер нь юу хэлээд байгаа вэ? Чимээгүй гэдэг утгаараа биш. Ер нь тэгэхээр таймшрах юм нэг аргачлалуудыг бид нар гаргаж ирэх хэрэгтэй. Яаж таймшрах? Гүнзгий амьсгаа авах уу? Эсвэл гэлс нөгөө хүнтэйгээ ярихаас өмнө нэг хальт 2 минут 1 минут өөрөнд орчоо буцаж ирээ. За байж яг ингээ марах гад модох гад бол заавж би нэг 30 секунд ийш нэг өрөөлөө орч юм аваад буцаад ирж түр байж байгаа гэхэд 30 секунд бодож ирэх гэх мэтлэн нэг юм зөвхөр байраад ороод ирлээ. 30 секундын дараа 30 секундын дараа 30 тоолж болдог гэсэн чинь нэрэ. Хэн маргаж байгаа хоёр хүн чинь дотроо. За. За тэгээ одоо бол манай цаг минь одоо ер нь дуусч जैन. Тэгэхээр өнөөдрийнхээ гоё нэвтрүүлгийг манай заяа минь гоё дүгнээд ерөнхийд нэг энэ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг сэдвийг дүгнээд дуусгах. Эрка дуусгах. За Эрка минь дүгнээд дуусчихъя. Тэгээ сонсогчд минь бас ер нь сайхан ачкинт сайхан хэрэлдүүл хэрэлдсэн шиг хэрэлдээрээ холбогдоод байгаа. Тэгэхээр нэг одоохондоо цаг байхгүй болсон. Одоо би ингэж хэлэх гээд байгаамаа. Нөгөө яг хэрүүл гэдэг үг нь муухай байна л да. Гэхдээ нэг юм соёлтой одоо соёлтой гэх юм уу юу гэх юм. Зөв одоо ийм маргад сурмаар байгаа байхгүй. Тэ? Мэтгэлцэн шиг бас болно. Одоо мэтгэлцэн ч гэх нь хаашаа юм те. Эхнэр нөхөр хоёр мэтгэлцэн ч гэж байгаа. Гэхдээ за эхнэр нөхөр хоёрын тухай яриад байгаа юм биш үү? Энд чинь бас бүх одоо хүн хоорондын харилцаа учраас хэрвээ ингээд чи өөрийгөө мэддэг бол одоо очроо битээр шиг те. За заяа бид гурав шиг ийм сэтгэл мэдрэлийн одоо юутай хүмүүсээ байдаг бол те. Хэлэх үгээ жоохон хязгаарлаад нэг ийм 30 секунд 3 цаг 3 минут 30 секунд 30 минут те дугаа болох хэрэгтэй. Тэгээд жоохон өөрийнхөө нөгөө нэг ингээд өсцөн байгаа нөгөө нэг зүрхээ жоохон дараад тэрнийхэн дараа ярилцах гэдэг рүү орох хэрэгтэй.
Ер нь бол ярилцах гэдэг бол заавал орчно. Зөв үү? 14 хоног моног гэдэг бол арай хэтэрсэн хугацаа шүү. 14 минут бол болж байна. Тий. 14 цаг ч гэсэн ер нь жоох хурдтай шүү айгу бол. За дуусгая. Бараг юунаас олж маргалцсанаач мартын шүү та нар. За Тийм учраас дуусгая. тэр маргааныхаа сэдвийг гол нь маргаандаа л байх хэрэгтэй бид нар. Маргаанаа шийдвэрлэж яж цаашаа явна шүү. За. Нойкогийн хэлснээр бол те энэ харилцаанаас юу авч үлдэх гээд байгаа юм бэ гэдгээл одоо яг мэдэх ёстой юм байлээ бид нар. Яг ингээд мэдсэн тохиолдолд бид нар харилцаагаа сүрүүлэхгүй бүх л арга хэмжээг авах юм байлээ. Маргаан гэдэг бол өөр төвчнийх шүү гэж Нойко бичсэн байна. За. За том өрөөгөө энд хүрээ дуусгаж байна. Маргааш том өрөөгөөр уулзлаа түр баяртай. Түр баяртай бай. Мэдүүч ороод ирлээ. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За ёстой би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрээ тий те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.